За сайн байна уу хотод баяраа. Тэгэхээр өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд бас ирж оролцож байгаа юм байна. Ямар бүтээгдэхүүнтэй ирж оролцож байна? Өөрөөгөө манай үзэгчдэд танилцуулахгүй юу? Хоног тас компани захирал хотлоо эсгэлэнт брендийг санаачлан хөгжүүлэгч хотлоо ирэнэ. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр арга хэмжээ сайхан болж байна. Амжилттай оролцож байна. За манай компани болохоор одоо яг малын гаралтай хаягдлыг боловсруулад 9 төрлийн бордоо гаргаж авсан. Одоо энэ бордоонуудынхаа дээжийг авчирсан үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Анх 15 онд аймгийн жижигхэн үйлдвэрлэлийн зээл төсөл зарлагдаад тийм болохоор би нэг дээгөө тоосох хийе гэж бодож орж ирсэн. Тэгээд тэр төсөл маань шалгараад банкны шалгалт авалт өмчсөн. Тэгээд 18 оноос би ер нь энэ малын гаралтай хаягдлыг хаягч байна. Энийг ашиглаад бордоо хийх боломж нөхцөл өгнө гэдгийг судлаа. Тэгээд 18-аас хойш судалгаа хийсээр одоо яг өнөөдрийн байдлаар хүссэн үйлдвэрлэлтэй хүрээд ерөөсөө нэг 9 төрлийн бордоо гаргана гэсэн төлөвлөсөн бордоо гаргацсан байна. За хоёлаа үйлдвэрсэн бордоог чинь танилцуулах уу? За аваад бариад танилцуулаад өгөөрэй. За тэгээ манай одоо 9 төрлийн бордооны одоо дээж нь одоо энэ ноосон бордоо байна. Одоо зарим хүмүүс мэдж байгаа Улаанбаатар хотод үйлдвэрлэдэг ноосон бордоо, хоньны ноосон хийдэг бордоог манай үйлдвэрлэлийн гаргаад авсан байна. Энэ боловсруулалтанд бол ерөөсөө янз бүрийн нэмэлтэн гэдэг одоо хөрс хангаагч биеийн үрсэл орсон байгаа. Ганцхан энд ш манай бүх бордоо бүгднгийнх найрлаганд орсон. Монгол улсын хэмжээнд одоо хөрс хангаагч биеийн үрсэлтэй бордоо хангалтч нь одоо манайх болж орж байгаа. Бусад бордоотой харьцуулахад юугаар онцлог вэ? Манай бордоонуудын одоо нэг 5 онцлог чанар байдгийг. Нэгдүгээрт одоо сая хэлсэн хөрс хангаагч биеийн үрс агуулсан. Хоёрдугаарт болохоор энэ бордоонд манай бордоонд болохоор энэ хөрсний ашигтай бактерийг өөр дээрээ өсгүүлээд хөрсийг язмагжуулах процессыг өөрөө явуулна гэсэн. За 3 дугаарт нь болохоор ургамлын явцад үүсэж байгаа азотын хүлэмжийн хувийн азотын оксидыг өөрөө буцааж шингээж аваад азот нэгдийг нийлэгжүүлээд ургамлдаа буцааж өгдөг. Хэд хэдэн килограммаар савлгаатай байна танаа? Одоогоор манайх одоо яг бүх бордоонууд 4 кг-ийн савлгаатай байгаа. 4 кг бордоогоор одоо хэдэн одоо метр хөрсийг бордох боломжтой байна? Одоо энэ чинь юунаас хамааралтай яг ямар зөрүүлтээр ямар ногоо тариалж яах гэдгээс л. За тухайлбал хүнсний ногоо. За энэ дээр ноосон бордоо аваад эцгээр хүнсний ногоон дээр төмс хүнсний ногоон дээр нэг гад бол 1 тонн. Одоо яг хамгийн бага боломж тэмцээ гэсэн. Эндээс дэше боломжоор л хийнэ гэсэн. 4 кг-аар савлсан бордоо зах зээлийн үн худалдан борлогдож байгаа үнэ нь ямар үнэтэй вэ? Одоо манай хамгийн одоо ноосон бордоо бол нэг 4500-аар килограмм. Тэгэхээр яхаар 4 кг-ийн савлгаатай гэхээр 18000-аар гэсэн. Тэгээд бас нэг давуу тал онцлог нь болохоор энэ өөр дээр маш их хэмжээний усыг шингээж авчгаад тэр усаа нөгөө усчийг дутагдaltaй үед ургамал руугаа нөгч өгөөд дахиад услага хийгдээд юм уу бороор осууд дахиад өөр дээр нэг алдсан усаа буцааж нөгч аваад ингэж хадгалдаг. Тэгээд хэдээс хэдэн онд хийгдэжсэн бэ? Туршилт нь бордооны туршилт. Бордооны туршилт бол энэ манай Монгол улсын одоо хөдөөж их сургуулийн эрдэмтэн Мөнхбат тогш анх нь биеийн үрсийг судалж бас Монголын хэд хэдэн хамтаа судлаад ер нь одоо ийм үр дүнүүдийг гаргацсан. Олон улсын эрдэмт судлаа гаргацсан. Би ер нь юу хийсэн бэ гэхээр малын гаралтай энэ хаягдлуудад энийг холиод малын гаралтай хаягдлуудаар бордоо хийж болох уу гэдгийг гаргаж ирсэн. Манайх одоо 2 жилийн өмнөөс одоо баялаг хөрс гэдэг одоо хүмүүс амжих энэ ногоон утаа хөрс титэн балаазаа дээр заргаж ирсэн. Одоо тэгээд нөөц нь усаа зогссон байгаа. Тэгээд тэрнийг хэрэгжилсэн хэрэглэгчид одоо баялаг хөрсөө хийгээч гэж ярьж байгаа. Одоо манайх би нөгөө бордоон руугаа шилдэхгүй болсон учраас бордоогоо хийж байгаа. Тэгээ явандаа нэг жаахан зав гарангууд хөрсөө хийгээд ихлэн. Одоо яг манай 9 төрлийн бордоог бол худалдаанд гараад одоо дөнгөж сар болох гэж байна. Тэгэхээр ногоочд маань одоо дөнгөж газар аглаад ногоогоо суулгаж бордоогоо хийх арай болоогүй байна гэд явж байгаа. Тэгээ ногоочтой бас би боломж олгоод манахаас ирээд энэ бордоонуудаас бага хэмжээгээр 100-200 граммаар бүх бордооныхын дээжийг аваад туршаад үзэж болно гэд төрүүлжсэн ирээд надаас
авч байгаа, хэрэгжилж байгаа. За тэгэхээр 9 төрлийн бордооноос хоёулаа бол баялаг хөрс бордоог л одоо танилцууллаа шүү дээ. Тэгэхээр өөр одоо ямар онцлог бордоог үзэгч олондоо тариаланчтай танилцуулж хүргэмээр. За дараагийн бордог бол одоо энэ Яманы ивлэр хийсэн бордоо. Энэ бол энэ Европын орнуудад бол хэд хэдэн янзаар гарсан. Монголд бол хийгдээгүй бордоо. Одоо анх удаа энд хийгдээд гарсан байна. Тэгээд энэ дараагийн бордоонод бол одоо энэ нийлмэл бордоо. Одоо манай энэ өвөл одоо хүүтрээд их байхаар нөгөө мал биерээд осгоод гэсэн мал шүү. Тэгэхээр нөгөө чэнжүүд одоо Ямагийн болохоор авчираад самнаад ноолорыг авчихад манай өвдрийг гадаа авчираад нөгөө сэгзимийг орхиж байгаа байхгүй. Энэ одоо нэг зөв бус өвчнөр хөөгүй нөгөө осгож өгсөн мал. Тэгэхээр би очиад нөгөөдгийг бордоо олгоод нийлмэл бордоо гэж гаргачих шин. За өөр ямар бордоо юм? За дараагийн бордоо энэ малын хон яманы толгоос их хаягдж байгаа. Тэгээ хон яманы толгоогоор би бас бордоо хийгээд гаргасан. За дараагийн хаягдл бол хон яманы шир одоо шууд арьстайгаар шир дагалтад яваад хаягдаад байгаа. Тэр маань одоо ингээ бордоо олдоо гарсан байна. За дараагийнх нь болохоор ноостой арьс одоо ингээл үнгүүдээд хаягдаад байна. Яг очиод нөгөө авдаг газар нь авъя гэхээр буруу өвчөөд ингээд худал юмсээ оруулсан гэхээр авах боломжгүй болоод бүтээгдэхүүн их боломжгүй болоод тэгээд хаягдж байгаа арьсад одоо манай дээр ирээд оорогдоод одоо бордоо болоод ноостой арьс. Буу цагаан бордоо гинөө? Одоо энэ нөгөө шар бууц шүү дээ. За тий. Одоо малчтын үхрийн хэвтрийн шар бууц манай дээр ирээд бас ингээ бордоо болоод нөгөө холцны айлгууд нь таараад жигдэрээд ирээсээ шууд ногоонд хэрэглэх боломжтой бордоо болоод ингээ гаргацсан. За гих мэтлэнгээр ингээ 9 төрлийн бордоог одоо үйлдвэрлэж байгаа минь хүчин чадал нь ер нь хоногт гэдгийг юм уу нэг дор одоо хичнээн одоо килограмм бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бай танаа үйлдвэр. Одоогоор би ганцаараа нэг бүх юмудаа тохируулаад туршиж явж байгаа болохоор өдөрт нэг 2-оос 300 кг-ыг гаргачихад байгаа. Яг яс өглөө 8 дээрээ ороо 5-6-ыг буухад бол нэг 200-аас 300 кг. Яг энэ нэг цэгтэр одоо яг энэ үйлдвэр болохоор нэг 5-6 хүн ажиллах хэрэгтэй. Яг бүрэн чадлаар бол нэг 10 хүн ажиллах хэрэгтэй. Өрөө хүчин чадлаараа ажиллах юм бол өдөрт хэдэн тонныг килограммыг үйлдвэрлэх вэ? 2 тонныг өдөрт бол гаргаад байх боломжтой. Баялаг бүтээгчтэй дэмжих жил болгож одоо зарласан тийм ээ 25 оныг. Тэгэхээр яг өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөрөөр орон нутагтаа нэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлээд бас орлогоо нэмэгдүүлчих ийм одоо зорилгыг тавьж байгаа бизнес эрхлэгчдийн маань өмнө өнөөдөр яг юу тулгамдаад байна вэ? Ямар одоо асуудлуудыг бас аймаг орон нутгийнхаа зүгээс одоо шийдвэрлэж өгөөсэй гэж та хүсэж байна. Манай үйлдвэр чинь одоо яг төсөв өртөг нь одоо 2.5 тэрбум өртөгтэй. Тэгээд аймаг орон нутагч одоо боломжоор бас намайг дэмжиж бас боломжийн мөнгө санхүү гаргаж өгөөд хөнгөлөлтөд зээл хамруулсан. Тэр болохоор одоо 2.5 чинь шүүгэн жаах хэсэг. Тэгээд би боломжоор тон төхөөрөмжөө цуглуулад технологи өөрөө боловсруулж гаргаад ингээ хийж байна. Яг одоо ингээ 100% дэмжиж явуучих нэхэр боломжгүй. Тэгээ манайх чинь гарааны стартап компани. Тэгээд банкны зээлийн шалгуур тэгэхээр ямар ч борлуулалт хийгдээгүй судалгаа явуулдаг. Тэгэхээр одоо ямар ч банк бол зээл өгөхөд тэрбум төгрөгийн зээл ирэх манай дээр хийсэн. Яамнаас нөгөө банк нь хүлээж аваад танах энийгээ төлөх ямар ч боломж алга. Нөгөө судалгаа нь хийгдээ яваад байгаа. Борлуулалт нь хийж иглэх болохоор танах одоо энэ зээлийн эрхийг авах боломжгүй байна гэж хаагчих шин. Тэгэхээр одоо энийг одоо яаж шийдвэрлэн гарааны бизнесийг боожуулахад одоо тусгай зээлийн нөхцөл одоо энэ санхүүжилт энэ урт хугацааны гэрээ хийгдэж одоо энэ үр дүнгээ заавал гаргаараа гэж хариуцлагын гэрээ хийж энэ зээлийг олох бол жирийн бизнестэй адилгүй шүү дээ. Гарааны бизнес бол бүгд судалгаагаа өөрөө хийж судалгаа туршилтаа хийгээд бүтээгдэхүүнээ гаргаж ирээд тэгээд ажил явуулж байгаа болохоор зүгээр нэг нарийн бонус зээгч ингээд бизнес эрхлэгчийг хинч хийгээд зээл авах боломжтой байна л дээ. Гарааны бизнес бол шал ондоо. Гарааны бизнес тал дээр бас илүү уян хатан нөхцөлтөө тийм энэ бизнес эрхлэгчтэй дэмжсэн энэ бодлого үйл ажиллагааг бас үйл ажиллагааныхаа одоо хөтөлбөр тусгаж бодлого үйл ажиллагаанд тусгаж өгөөч гэсэн ийм ерөнхий одоо санааг өөрөө хэллээ гэж ойлголоо. Тусгай бизнесийн юмс тусгай онцгой нөхцөлтэй бүр хариуцлагын гэрээтэй урт хугацаатай заавал чи энэ шинэ бүтээлийн үр дүн гаргаараа гэж тийм дэмжлэгээд байвал гоё болох гэдэг юм да. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд.